ард түзөө үзүүлж байна. Хорлоо үүрэг загнаж гарав. Чи яасан цамаа охин бэ? Чамааг овоо юм болов гэсэн чинь хүнд чирэггүй чихэр шоколад аваад хайран мөнгө. Түүнийхээ оронд 1 кг мах чирээд ирэхгүй яасан юм. Үүнээс хойш цалингч нь би хурааж бай. Чи ойр зүрийн хэрэглээний мөнгө аваад надад хадгалуулж бай. Хэмээн хэлээд босон яв. Өөрөө ирэхгүй хоёр нүдийг нь улмас бүрхэн нөгөө сайхан өөдрөг сэтгэлээр авсан бүхэн нь одоо түүнд ямар ч амтгүй, утгагүй зүйл мэт санагдахад дүү нартаа хувааж өгөөд урангүйхэн унтахаар гудзаа чирэн ороо заслаа. Маргааш нь зах гарч хэдэн дутуу материалаа цуглуулад хөлдөж өгөх гэж байгаа хүн ажил дээрээ ирвэл хорлоо өөдөөснө. Чи өнөөдрөөс зах дээр гарч хослолоо зар. Би хөөцөлдөж байж арийнхын нэг газар олж авлаа. Чи хараад дулаан гэсэн хувцас өмсөд эргэж явуулав. Ингээд үүрээ хэдэн хослол аван бэр ихчээ даган зах дээр зогсохоор явлаа. Тэрээр ичиж байв. Ангийнх нь сургуулийнх нь хүүхдүүд явж байвал яана. Бас хөдөө сургуулийн таньж мэддэг нутгийн ах トゥ ус тааруул би хаашаага харнаа хэмээн бодхоос л ичиж өөхөх шахна. Эхний өдрөө ерөнхийдөө бусдыг харан хоёр хөлөө солбон гараа хооронд нь өрн биеийг нь нэвт цэгийг хүйтнийг яаж тэсэж өнгөрөөхөө мэдгүй хэцүүхэн байлаа. Хүмүүс халуун аарц банштай цай авч уур савсуулна. Үүрийн гидс нь хоржигнож байсан ч унааны мөнгнөөс өөр мөнгөгүй тэрээр яаж чадахгүй хийл наас цаашаага алхаж байв. Төд удалгүй шинэ хүнтэй болсон хэмээн ойр орчим зогсдог хэдэн танилцсан нэг нь бүр найр тавин түүнд хөвөнтэй дээлээ нөмрүүлв. Өөрөө ээжээсээ хойш ийм анхаарал халамж үзээгүй. Тэгээд ч даарад эрүүн хүртэл чирчирч байсан болохоор эгээтэл уйлчхалгүй өнгөрөв. Өөрөө оройн нь ядарч өлсөн дээрээс нь даарад унах гэж байгаа хүн арайхийн гэртээ ирлээ. Хорлоо хоолоо хийж байснаа үүрийг харан "За яасан, хэдийг зарсан, болмоор байна уу" хэмээн асуув. Өөрөө ядарч байна уу гэхийн оронд энэ хүний асууж байгааг дээ хэмээн бодоод нэгийг ч зарсангүй хэмээн үннээ хэлбэл хорлоо нүд ам нь эргэлдэн залуу хүн байж өнхөөгүй гэдг нь ахыгаа дуурайсан. Эднийхэн яахаараа ийм байдаг байна. Би хизээ хийсэн үйлэн үрээр ийм юмнуудтай учирдаг байна хэмээн үглэж гарав. Гэтэл зандан хүү овоо хүний ах шиг. За яах вэ? Анхны өдөр туршлахгүй л байгаа биз? Энэ хүйтэнд даарч хөрүү гэхээсээ өмнө мөнгө асууж байдаг. Тэгээд ч энд чинь удам судар дуудаад байх юу байна аа? Чи хүнээ байж дээ. Арайч ийм байгаагүй юмсан хэмээн шогшров. За чи битгий хуц. Одоо л ихэн болж гин. Би хилээд л байгаа шүү. Энэ гэрийг айлын дайта авч явах гэж зүтгэж яваа нь миний буруу юу? Гээд баахан ганцаараа хашгичж гарав. Өөрөө болдгсон бол гараад гүйчихмээр санагдсан ч гарлаа гээд хаана хэн дээр очих вэлээ дээ. Бошуухан хооллож аваад аяг шангаа цэвэрлэн ороо засан дулаахан хүнжилтөө шургав. Хорлоо тэнд өөрөө ууралсандаа болсноо худлаа зүрх хэмээн энгэр заамаа сэвэн амьсгаатан хэвтэнэ. Ах нь хийл хажууд нь гүйн валдоол 0-тон алчууртай барин чим нь бие бодож байлтай хэмээн бүндөгнөн гүйх нь үнэхээр өрөвдөлтэй. Өөрөө нүднийхээ булангаар ахыгаа хараад арайчтэй. Ийм хүн байгаагүйсэн хэмээн харуулсан бодсноо төд удалгүй нойрондоо дээлтэн унтав. Өдөр хоногуд ээлжилдгээрээ ээлжилсээр. Өөрөө ч овоо дадлагжин хүнд нэг их хор гэмгүй болохоор тэр хавьдаа гайгүй нэртэй бас ч гэж овоо хэдэн найзуудтай болов. Өөрөөд хамт зогсдог энхийг их залуу бусдаас илүү халамж тавина. Өөрөөс нь 5 насаар ах тэр залуугийн хүчинд юм зарах арга ухаанд суралцаад авав. Өөрт нь байнга анхаарал халамж нэг хүн тавиад эхлэхээр явандаа өөрөө ч мэдлгүй түүнд дасаад ирлээ.
Нэг орой захынхан өөрийг ятгсаар байгаад хажуугийн пив бааранд орон сууцгаалаа. Гадаа хаврын хавсрах шуурч байсныг ч хэлэхүү хүн гээд байх ч юмгүй болохоор нийлдэг хэд энхээгийн төрсөн өдөр хэмээн шалтгаглаж эрт бууцгаасан нь инэ. Өөрөө байн цагаа хялмалзан харна. Нөгөө хэд чи чин залуу хүн байж гаргадгүй нөхөртөө хүүхэн шиг л эгэлзээд байх юм. Ани нараасаа суралцнаа хөө гээд нэг нь инээлээ. Тэд эхлээд шахаж гарав. Өөрөө ч уудаггүй гэдгээ хэлтэл одоо насанд хүрсэн хүн сурах хэрэгтэй хэмээн үүрэгдэнэ. Өөрөө ч өнөөдөр өөртөө хэдэн төгрөг унгаж чадсан. Мөн сэтгэлдээ залуугийнх нь төрсөн өдөр хэмээн хөөрсөн байсан болохоор нэг шар ариг захиалан уулаа. Эхэндээ гашуу оргон муухай амтагдж байснаа сүүлдээ ходоод нь халуун оргон яагаад ч юм бэ сэтгэлийн хамаг хүлээс нь алдууран нэг л чөлөөтэй болоод ирэх шиг болов. Тэр нэлээд сууж байснаа тэд нарыг үргэлжлүүлэх гэхээр уучлал гуйсаар гэрлүүгээ анх удаа такси хөлөглөн явлаа. Замдаа зовон байж олдог хэдэн төгрөгөө таксинд ингээд сул өгч байгаадаа харамсан бас оройтож байгаадаа айн хулгасаар гэртээ ортол ах нь хаалга тайж өгөнгөө муухай хараад маргааш чамтай ярина. Өөрөө ч за оройноос өглөө сэргэлэн гэдэг. Маргааш болтол гайгүй байгаа гэж бодоод бушуухан ороо засан хажуулав. Өөрийг наймаач яг улирланд болохоор овоо орлоготой байлаа. Эгчин ч урдынх шигээ өглөж дуулах нь багассан шиг. Өөрөө зах дээр байхдаа л хамгаас жаргалтай байдаг байв. Энхээ дээр хоёрыг бүгд мэддэг болохоор хэнэн ч юм үл хэлнэ. Өөрөө ирэхгүй энхээд эрхлэн өөрийгөө тийм ааш гаргаж байгаад гайхан битүүхэн ичдэг байлаа. Хэдий тийм дотн мэт байдаг ч тэр хоёр одоо болтол гар хөлөө барилцахаас хэтэрсэнгүй. Зуны дэлгэрт нэг өдөр захынхан мөн л салхинд гарцгаахаар болов. Өөрөө ахтаа нэг хэлэх гэснээ айгаад тэр чигтээ явчихад маргааш нь л ирж нэг мөр загнуулъягээд өөрөөсөө гарамгүй зориг гарган сэмхэн бэлдээд болзоот өдөр явлаа. Гадаа сайхан догтуухан салхины эсгэрэг чимээ моддыг сэржигнүүлэн нин тааламжтай бөгөөд сүртэй. Тэд явсаар гачууртын тэнд байх олон амралтаас хамгийн ойрон болох нэгэн амралтанд очицгов. Хэлэлцэж тохиролцсноор 3 эр 3 эмэгтэйгээд ардаа гэр бүлтэйч нууцаар хоорондоо явуулдаг 6 найз хамт явсан байв. Энэ 5 нэг нэгээ хизээч илчилдэггүй. Мөн гэр бүлийнх нь хүмүүс асууж сураглахад үгсэж байгаад аргалцдаг. Тэрийгэ нэг нэгэндээ эд хав болгон гайхуулцгаадаг байв. Мөн заримдаа урагшаа бараанд явахдаа тохирш тааруулаад хамтдаа явна. Энэ нь тэд нарын чөлөөтэй байх ганц боломжтой үе. Анх өөрөө тэднийг сайхан найзууд байна хэмээн боддог байсан ч удаан хамт байгаад ямарыг нь мэдээд эхэндээ дургүй нь хүрдэг байв. Гэвч нэгэнтэл иймээс хойш өөрөө ч сайн ухаж ойлгохгүй болохоор хүний амьдрал надад ямар хамаа байх вэ? Өөрийгөө л хичээж явбал баруугээд тэгсхийгээд орхив. Тэдч ууж идэн нэлийн хаалцгааж нөгөө дөрөв нь хоорондоо шалиглан ирээ цээргүй ичид зовлогийн унтахаас наагуурын болцгов. Өөрөө ч жаахан халж инээ далдан тэдний хажууд ичингүйрэн газар ширтэн сууна. Гэтэл инхээ түүний нурууг нь илбэн ядраагүйз налаад суухгүй мó химээгээд гараас нь татвал өөрөө жаахан цааргалж байснаа өмнө нь очин налан суув. Инхээ түүний чихэн дээр нь үнстэл өөрөө тогон цохиулах шиг болоход дуун алдан урагшаа ухсгив. Нөгөө хэдэж гайхан харснаа арай манай өөрийн чинь өнсүүлж үзээгүй таас онгоо охин биш үсттэй хэмээн нэг нь хэлэхэд бусд нь наг хийн энээлтэн даган баяслаа. Энхээгийн дур нь бүр ихээр хөдлөн бид хоёр өрөөндөө орлоо. Ер нь одоо унтцгаая гээд төрүүлэн босов. Өөрөө юу хэлж яхаач мэдсэнгүй. Тэрээр энхээтэй суун химэн өөртөө бат итгэчихсэн болохоор түүний үгнээс гарч чаддгүй. Дотроо л хайр хүндэтгэл явдаг билээ. Энэ удаад ч гэсэн түүний үгнээс зөрлгүй зөнгөөр нь даглаа. Энхээ алгуурхан гаднах цамцыг нь тайлан уруул дээр нь зөөлөн үнслээ. Өөрөө түүнийг хүрэх бүртэл гижиг нь хүрэн доошоогоо халууд үгэхэд хийл хавчхан нь сандарна. Энхээ түүний нүд рүү хараад чи минь үнэхээр хүнтэй унтаж үзээгүй юм уу? Гэтэл өөрөө байдгаараа улаан доошоо харлаа.
Энхээ түүнийг орон дээр дээш харуулan хэвтүүлээд хайрт минь надад итгээрэй. Айж ичих өвдөх юм юусаа байхгүй. Би чамд бүр хайр хүрчихлээ. Тэрээр элдэв нялун үг шивнсээр өтгөн үсээр халахлагдсан ариун бомбын орон залран анхны хичээлийг хижээнгүйлэн заахаар шамдав. Өөрөө гинэт юу хийх гэж байгааг ухааран түүнийг түлхэн одоо бишээ. Би чадахгүй нэ уучлаарай. Тэгээд чи надтай суух үгийн тодорхой биш байгаа штэ. Инхээ би чамтай суулгүй яхав дээ. Чи сайхан охин, чамд баярлаж байна гэд түүний хоёр гарыг нийлүүлэн бариад эрхэндээ орууллаа. Маргааш өглөөн нь инхээ бахархалтай наргагүй нөгөө хидтэй эд хав болгон гайхуулан ярина. Өөрөө ичхийн туйл болон дээрээс нь хамаг биеийн шархиран хөндөөрлөж өрөөнөөсөө ч гарч чадахгүй орондоо уйлан элдвийг бодон хэвтэнэ. Өдий болтол эр нөхөртөө л химэн хадгалж нандинаж явсан юм ердөө л ингээд нэг л өдөр хамаг биеийг өвтгөхөд болоод өнгөрлөө гэж үү. Гэхдээ инхээ надтай гэрлэн гэсэн. Урд нь гэрлэж байсан ч эхнэр нь хүүхдээ аваад салаад явчихсан гэж дээр согтуудаа хэлж байсан. Тийм болохоор би нөхөртөө л өгсөн химэн өөрийгөө жаал тайвшруулан бодлоо. Тэрээр анхны шөнийн хизээч үл мартагдам нандин дурсамжаа бүсгүй хүний туулахад жамт тавиланг тууллаа да. Хэдий нэг герт ороогүй байгаа ч сэтгэлдээ хайрладаг хүндээ өгч чадсандаа яагаад ч юм бэ баярлан оройны явдлыг мартан халуун хүнжилдөө шургалан хөвцээр байтал энхээ орж ирэн. Яасан зүгээр үү? Одоо бостоо. Эртхэн хари химээ үнсээд өрөөнөөс гарав. Өөрөө энхээгийн араас инээмсэглэн харснаа гэнэт харин гэсэн чинь ах их хоёрынхан царай харагдан яаж хариндаа гэхээс өстэй толгой нь өрвөгөд ирлээ. Өөрийг хаалгаар оронгууд хорлоо түүнийг үгийн зөрүүгөө алгадаж толгой төрөөгүй загнаж гарав. Чи яасан завхаарсан заваан хүүхэн бэ? Ямар том толгойтой юм бэ чи? Ингэж байгаад гизээ чирээд ирвэл яах юм? Би чамайг ажил хийж 5-10 төгрөгөнд нэмэр бол гэсэн болохоос алцганаж айлгүйтэж яв гэж ажил хийлгэж байгаа юу? Хаана хинтээ заварч яваад ирсэн чи? Наад үнэр танараа хар да. Юу үнэртэж байна чамаас? Чи нэг их хэлж ярих хүнгүй одоо амьдрах аргаа олчихсан гэд ингэж том толгойлж байгаа юм уу? Би юм асууж байна. Хүй. Гөлгөрөө хаана хинтээ явж яваад ирсэн бэ чи? Өөрөө угаасаа ингэн гэдгийг мэдэж байсан болохоор юу ч хэлэлгүй доошоо харан зогссоор. Хорлоо түүнийг дуугарахгүй болохоор бүрч эгдүүцэн бугулганаас нь өгцсөн. Хүй. Би чамаас юм асуугаад байгаа юм биш үү? Чи хинтээ явж байгаад ирсэн бэ? Баар савнд орсон уу? Буудалд хонсон уу? Арай бие үнэлж яваад ирж байгаа юм биш үсттэй. Наад тамхины үнэр бас арх. Чи яаж галзуурч байгаа чинь энэ вэ? Хэл сурагчгүй химэн толгойроо тоншоод авлаа. Өөрөө өөдөөс нь анх удаага муухай хараад би хинтээ ч яваагүй, хаанч хоноогүй гэж хэлчихэд гараад яв. Гэвч тэрээр хаач хүлээдэ. Хог новшоо хураасан илүү пэндэ орж жаал уйлж байгаад хэсэг тайвшран унтчихв. Тэрээр дааран гинэт сэрээд нэрэл миний буруу шүү дээ гээд хувцаа гөвөөд одоо юу ч гэж байсан дуугарахгүй химээгээд гэмшингүй гэртээ орлоо. Хорлоо ууралсан хэвээр. Тэр чигтээ явахгүй яасан чи химэн нөгөө л элдв үгээ хэлэн янссаар. Ахын ч гэсэн ирээд нэг их олон юм яриаггүй ч өөрөөд нэг л янз муутай байлаа. Өөрөө маргааш хурдан болж ажилдаа явахыг хамгийн ихээр хүсэж байлаа. Өглөөн нь зах дээр очиод юмаа янзалж байтал хорлоо гинэт хүрээд ирлээ. Хорлоо хурч ирэнгүүтээ хамт зогсдог хэдийг нь айлын жаахан хүүхэд уруу татаж явлаа гэд загнахыг нь загнаж, зарим нэгэнтэй нь хэрэлдэж, сүүлдээ тэр хавийнхны элэг доог болоод арайхийн яв. Өөрөө энэ бүхнийг хараад ичхийн мөн боллоо. Тэр хаваар худалдаа хийж байсан улс хүртэл тойроод зогсчихсон тэднийг харна. Хорлоог цамнаж аваад явсны дараа яагаад ч юм бэ өөрөө уйлчихв. Гэтэл хамт явсан өөрт нь арай дотн байдаг базраа эгч нь аргад нь дагуулan явж хоолтой газраа очин өөрөө 100 захиалаад өөрөөтэй ярилцахыг хүслээ. Миний дүү бэр ихчээгээ нэг ч удаа бидэнд муу хэлж байгаагүй. Гэтэл чим нь ийм хэцүү байдаг юм уу? Даанч наад шанаач нь хөхөрчихсэн байсан юм аа.
Ярмаар байвал эгчтэйгээ ярил да хэмээн хэлв. Өөрөө хэсэг тэнэгэлзэж байснаа уртаар санаа алдаад би танд юу ярих вэ? Бэр игчийн хүчинд амьдарч яваа хүн хэмээн хоолоогоо зангируулан хэлв. Гэтэл гаднаас хүрлээ гүйхээр орж ирэн үүрээ хурдлаарай. Эгч чинь буцаад ирж гисэн тэнд балж өгч байна. Чамайг би засгаар явсан гэсэн чинь заа гэд явчих шиг болсон юм. Тэгсэн үгүй байж. Хурдан очихгүй бол химээлээ. Өөрөөч байдгаараа сандран дотор нь айд сурган гүйсээр иртэл хорлоо хүн хараас ичиж зовж байгаа ч юм байхгүй. Үстэж аваад алгадаад бүх бараагаа хуман. Чи ингэж ажилддаг юм уу хэмээн хэлэхгүй үгээр давшлав. Базраа болон бусд нь үүрэг өмөрч хорлоотой бараг зодтолдох болоод ирэв. Харин үүрээ дотроо ямар азар инхээ өнөөдөр ирсэнгүй хэмээн битүүхэн баярлан бодно. Маргаашнаас эхлээд үүрэг ажлаас нь халж тэр хэрээрээ тэр гэрт хамгийн хэрэггүй хүн үүрээ болов. Ах нь овоо өмөрч ганц нэг үг хэлдэг байсан нь хонуутаар яваад ирснээс хойш бүр алга болж тоохооч болов. Зандан хүүг юм хэлэхгүй байх тусам хорлоогийн хийрхэл улам ихсэн. Өөрөөд ганц тайван үе нь тэд нарыг ажилдаа явсан үе байлаа. Тэрээр нэг өдөр талхаавах гэж гараад нүдэнд нь шуурхай зар сонин тусахад худалдаж аван өөрөө ажил олж хийхээр шийдлээ. Захаас бууснаас хойш энхийгээс сураг чимээ тэр чигтээ тасрав. Угаасаа холбоо барих аргач байсангүй. Хэд хэдэн удаа уцаар ярих гэж шийдсэн ч юу ч ярих байлаа. Бас намайг юу гэж бодож байгаа бол хэмээн халшраад болчихдог байв. Тэрээр энхэгийнхээ тухай анхны учирлынхаа тухай бодохдоо л нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Өөрийн нүдний гал унтарч энэ орчлон дээр цорын ганцаараа мэт санагдах үе бишгүйдээ байдаг байлаа. Өөрөө байгаа мөнгөө тооцоолж үзээд гэрийнхээ ойролцоо газруудаар хөлийнхөө тавхайг эргэтэл алхаад очиж уулздагч нэг л тохирох ажил олдохгүй байлаа. Нэг бол хүний авчихсан, эсвэл мэрэгжлих гин. Гэвч гэр хороолол зар өгсөн ажил цөөхөн. Өөрөд одоо ердөө 500 төгрөг л үлджээ. Энэ 500 төгрөг дуусахад түүнд өөр ямар ч мөнгө байхгүй. Ажил л олох хэрэгтэй. Тэрээр дахин нөгөө л зарынхаа сониг эргэлдүүлэн харж байтал тогооч ажилд аварна гэсэн зар нүдэнд нь хэд дахин дусаад байлаа. Гадагшаа гарan уцаар залгатал ирээд уулз гэж байна. Тэрээр хар хорин зах дээр байрлах жижигхэн цайны газрын эзэн намблаг шар авгаатай уулзлаа. Хөдөө гэртээ байхдаа хаяа ангийнхаа найзын ээжийнхэн цайны газарт зундаа ажилдаг байсан болохоор бас жаахан юмар сайхан хоол хийчигдэг болохоор тогоочуу гихт нь нүүр нь халуун оргин байж тиймээ химэн хариулчихав. Гэтэл эзэн авгаа "За сайн байна. Манайх орлогоороо цалинждаг юм. Юу ч болсон ажилуулад үзье." Тогооч маань гэнэт яаралтай ажил гараад явчихлаа. Одоо ингээд шууд ажилдаа орж чадах уу хэмээн хэлв. Өөрөө чихэндээ итгэж ядан дуртайя зөвшөөрлөө. Энэ нь аз болоход хуушурын гуан зүгөөд жаахан ногоотой шул банштай цай зэрэг ойр зургийн хоол бага хэмжээгээр хийдэг газар байв. Өөрөө баяртайгаар ажиллаа тараад унааныхаа мөнгийг аваад гэртээ иртэл ах эгч хоёр нь зэрэгцэж ирээд загнаж гарав. Энэ удаад өөрөө хэлэх үгтэй болохоор ажилд орсноо дуулган ажиллаж байгаад ирсэн. Гуанзнаас илүү гарсан хуушургээд өгснийг нь аваад ирснээ хэлтэл овоо тэгсгээд гайгүй боллоо. Энэ цайны газарт өөрөө үнэн сэтгэлээсээ ажиллана. Бас их даруухан инээмсэглэн чимээгүйхэн байдаг болохоор төд удалгүй тэр хавийнхны хайрыг татаад ирэв. Эзэн авгаач өөрөөд сайн. Өөрийн цайн тэр хавьда алдартай сайхан цай. Өөрөө нэг үе бодвол өнгө зүс орон өөртөө итгэлтэй болж гэрт нь хүртэл түүнийг дарамтлах зүйл бараг гарахгүй. Үнэхэрийн сэтгэл тэнгэр сайхан байлаа. Өөрөө зааландаа ажилдаг номинтой үеийнх болоод ч тэрүү арай л дотно. Нэг удаа хүнсээ цоглуулчаад дааж ядан явахт нь хамт гэрт нь хүргэж өгөв. Номингийнх олон хүүхэдтэй бас ядруухан айл байлаа. Өөрөө тэднийхийг хараад номиг үнэхээр гайхлаа. Ийм хэцүү амьдралтай байж яаж болгодог байна. Манайх харин ч эдний хажууд ёстой тансаг байдаг юм байна хэмээн хүртэл бодоод амжаатав. Нэг өдөр тэрээр ажил дээрээ өглөөгөр хоолоо бэлдэж байтал халуун цай байна уу хэмээх нэг л танил хоолоо сонсогдов.
Өөрөө өглөө хамгийн түрүүнд ирж гуанзаа нээдэг бөгөөд номин болон туслах нь түүнээс хойно ирнэ. Энэ өглөөч гэсэн тэрээр сурснараа орж ирэнгүүтээ бүх бэлтгэлээ базаан сайхан цай үйчгээд хариугүй бослох гэж байтал ийхүү танил дуу гарсанд тэрээр юу билээ хэмээн гайхсхийн харуул энхээ зогсож байв. Энхээч гэсэн үүрийг хараад хэсэг мэгдснэ. Ямар сонин хүн бэ? Сайн уу? Гэд хэсэг гацснаа. Энд ажиллаж байгаа юм уу? Би чамтай холбоо барих гэж их оролцсон. Чамайг сансан. Энд хүнтэй уулзах гэж явна хэмээн үл ойлгогдох авцалдаагүй юм ярив. Өөрөө ч энхийг хараад зүрх нь цээжиндээ багтаж ядан оволцож, ам нь хатан, нүүр нь халуун шатаж, юу юугүй нулимсан урсчих гээд байтал цайн буцлан дэвэрлээ. Өөрөө цай аяглаж өгөн өгтлөө нэг ч үг дуугарч чадсангүй. Амал ангайвал уйлчих гээд ингэтлээ их битгэрсэн байсан байхтай хэмээн баярлах гомдох хослон цайгаа тавиад эрэхтэл инхээ түүнийг гараас нь хөтлөн өөртөө татан ойртуулад би чамайг үнэхээр их сансаан гээд биендээ наан үнсэж гарав. Өөрөө яг энэ үед юу ч хэлж чадалгүй сүүлийн хэдэн сар жил гараагүй нулимс нь нуур татуулан урсаж гарлаа. Энхээ өөрийн нулимсыг арчиж өгөөд юундаа уйлсан бэ? Би өнөөдөр ажилдаа явж байна. Хоёулаа орой уулзъя. Чи хэдэн цагийн үед тардгийн бэ хэмээн асуув. Өөрөө ч нулимсаа харчин инээмсэглээд 7 цагийн үед суларчих байх хэмээн сулхан дуугарлаа. Энхээгээ гарсны дараа үүрээд үүлтэй байсан тэнгэр гинэт цэлмэн нар хурцаар ээх мэгт болоод ирлээ. Тэрээр амандаа хайрын дуу аялан хацар нь тэрүүхэндээ ягааран үе инээмсэглэн байхыг номин ажиглаад "Үүрээ чи өнөөдөр ямар их баясгалантай байх юм бэ? Ямар нэг юм болоо юу?" "Үгүй би зүгээр л байдгаараа л байна штэ." "Үгүй дээ, чи нэг л өөр жаргалтай, нүд чинь гэрэлтээд хацар чинь улаа бутраад байна да." "Тийм үү? Яасан болоо? Дотор халуун байгаад тэгж байна уу? Нэр их бөхчин байна шүү." "За өөрөө минь, чи өөрийгөө хуурч болно. Намайг харин дөнгөхгүй шүү. Хүн яахаараа юм болдгийг чамаас дүүрч гэлээ, туршлагаараа мэднэ" гэд тачгинтал инээснэ. "Чи хинд дурлцсан юм бэ? Өмдний нөгөө өргөр насаа эргүүлээд байсан арай тэрний найранд орчихсан юм биш үсттэй. Цаадах чин дэмий архих уудаг юм билээ. Харин тэрний оронд цагаан эдэний сайрах булган дээр шүү. Ядчил хөдөөний юм ааш нэвдрээгүй байгаа ах. Чамайг хараад л өдөрт хичнээн аяг цай уудаг билээ" гэд нуудчив. Өөрөө байдгаараа ичингэрч "Хүй, чи чимээгүй байгаа чи. Хүн дуулчихвал юу гэх юм? Аль нь ч бишээ. Би чамд орой гэснэ. Үгээ залгин надад юу л байв гэж дээ. Илүү үг яах вэ? Ажлаа хийгээд өөрөө махан амталлаа." Орой болох тусам өөрийн зүрх нь булиглан яагаад ч юм бэ сандраад байв. Номин хамт явах уу гэхэд нь өнөөдөр жаахан ажилтай байна. Чи төрүүлээд явж бай гिचгээд 19 цагаас өмнө бараг л хөөхн холгүй гаргалаа. Гэтэл цаг аль хэдийн 19 цаг 30 минут болжээ. Энхээ ирээгүй л байв. Тэрээр гайхан ямар нэг ажил гарсан юм болов? Эсвэл төгжрэлд орчих уу? Хардаг ч юм уу гэснээ бас юмыг яаж мэдхүүгээд юунд ч юм бэ сэтгэл нь хоргодон итгэл өвөрлөн хүлээсээр. Гэтэл 8 цагтаа уралдаад инхээ гүйсээр ороод ирлээ. Тэр хоёр ойролцоох нэг жижиг уушин газар орж суув. Инхээ хэсэг сууж байснаа. "Үүрээ, би чамайг үнэхээр их сансаа. Чи өнөө оройг надтай хамт өнгөрүүлж чадах уу?" хэмээн асуувал өөрөө дээрийн явдлыг бодон ах ихч хоёроосоо эмээж байсан ч юунд ч юм бэ элбүүлэн үгүй гэж хэлж чадсангүй дуугүй толгойд оглоо. Тэр хоёр цамб гарвын автобусны буудлын арын жижиг зочид буудалд өрөө захиалан орлоо. Энхээ оронгуут үүрийг шуналтай озон үнсэж орлоо түлхэв. Өөрөө анх удаа сэтгэлийн таашаал аван тэгэх мөртөө өөрийн ирэхгүй нулимс нь асгараад ирэв. Өөрөө энэ шөнө юу ч бодохыг хүссэнгүй. Хайртай хүнтэйгээ анхныхаа эр хүнтэй ирээдүйн хантайгаа хамт байгаа үүрээ яг одоо хамгийн аз жаргалтай, хамгийн шийдэмгий, зоригтой бүсгүй байв.
Тэрээр хажуудаа дээшээ харан хамаг юмаа гарган унтаж буй инхийг нүд салгалгүй хайрын харцаар зөөлөн ширтэнэ. Яагаад ч юм бэ ингээд л хараад баймар. Бүхэл бүтэн шүн. Насан туршдаа харсан ч чадмаар байлаа. Өөрөө инхийг инээмсэглэн харж байснаа бие засахаар угаалгын өрөө оров. Тэрээр бие засаж байтал утсанд мессеж ирэх шиг болов. Гайхан ийш тийшээ хартал угаал дүр дээр инхигийн утас чичирхийлж байна. Хэсэг харж байснаа аван хартал 10 хэдэн дуудлага бас мессеж ирсэн харагдана. Өөрөө хүний юмд хамаагүй хүрээд байдаггүй ч энэ орой хэн залгадаг байна. Арай ээж, аавд нь янз бүрийн болоогүй байгаа гэд инхээд өгөхөөр бос хооронд дахин нэг дуудлага ирв. Өөрөө дэлгэцэн дээр гарах нэрийг хараад хөшиж орхилоо. Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл минь ийм байсан юм гэж үү? Энхигийн утасны чичиргээ дуугарсаар дэлгэцэн дээр нь хань гэсэн үг тодхон зурана. Гэтэл дуудлагч тасарч дахин нэг мессеж ирлээ. Өөрөө хэрхийг бодож байснаа нэг л мэтгэд хуруу нь унших гэдэг дээр дарчихсан байв. Энхийгвэ чи хаана вэ? Гэр орондоо ч ирж хонохгүй. Энэ хүүхэд шүнжин халуурлаа. Чи өнөөдөр ингэж хонуутаар явах гэж түрүү надтай албаар хэрүүл хийж муудалцсан юм уу? Багхан шиг дээрлэхээрээ. Өөрөө цааш нь уншиж чадсангүй. Арайч дээ. Энхээ чи ийм хүн байсан гэж үү? Надад эхнэр хүүхдийн талаар хинэнч юу ч хэлдэггүй л байсан штэ. Би одоо хинд итгэж найдаж хэнийг гэж амьдрах юм бэ? Ямар ч байсан энэ байдлыг би зогсоох ёстой. Би өөрөө ч тоглоом болохгүй. Хүний амьдралаар ч тоглохгүй хэмээн эрс шийдэмгий бодоод хувцас өмсөн шууд гарах гэснээ энхийг чангаасаар байгаад сэрээлээ. Энхээ нүдэн нухлан онилгоод өөрийг хувцас өмсчихсөн өөдөөс нь урдаас нь хизээж харж байгаагүй шийдэмгий хурц гарцаар харж байгааг ажаад гайхан өндийсхийн яасан явах гэж байгаа юм уу? Чи өнөөдөр надтай хамт байна гэсэн мэт дээ. Би унтаад уурыг чинь хүргэчихсэн үү? Уучлаарай, их ядарсан байна. Чи өөрөө ямар байдгийг хэлүүлэлтгүй мэдэн дээ. За наашир химэн найлан хайтан дуугараад гараа сарвав. Өөрөө гараа угс татан аваад энэ тоглоомоо дуусгая. Чамд дургүй хүрч байна. Дахиж надтай битгий уулзаараа химээгээд олон ч юм ярилгүй үүд рүү явснаа. Эргэж хараад аанти хүүхэд чинь халуураад байна. Буудлын өмхий өрөө сахиж хөвтгээр хүүдээ им аваад очсон чинь буян болох бизгээд хаалгаа тас савн эргэж чаарлгүй гарлаа.